За сайн байна уу? За хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн дээр 9 чиглэлийг тусгасан байлээ. Шинжлэх ухаан, гадаад хэл, спорт, хөтөлбөр суурилсан хувь хүний хөгжил, сэтгэл зүйн боловсрол, санхүүгийн боловсрол, нийгмийн оролцоо, хүрээлэн байгаа орчин, соёл урлаг гэж заасан байна. Нэгдүгээр асуулт нь энэ чиглэл энэ дараалал дээр ямар судалгаан дээр юм уу ямар хэрэлт хэрэгцэн дээр тулгуурлаж эдгээрийг оруулсан бэ гэдэг нэг асуудал байгаа. Хоёр тэгвэл яг энэ 5.1-5 дээр болон 5.1-7 дээр тусгасан нийгмийн оролцоо гэдэг хэсэг дээр ямар үйл ажиллагааг төлөвлөж харж байгаа. Яг одоо хэрэгжиж байгаа үйл ажиллагааг илүү хөгжүүлье гэвэл өнөөдөр нийгмийн оролцоо, сэтгэл зүйн боловсрол хоёр дээр одоогоор ямар үйлчлэгээ хэрэгждэг вэ? За дараагийн асуулт нь бид нар энэ хуулийн төслийн 15 дугаар зүйлд хөгжлийн ажиллагааг зохион байгуулагчийн үүргийг жоохон ерөнхий бичсэн болов уу гэж би харсан. За яагаад тэгэхээр хичээлээс гадуур үйл ажиллагааны чиглэлээр мэрэгсэн байхаар л тусгасан байгаа. Тэгэхээр энэ дээр яг ямар мэрэгшил байх юм, яаж хүрэх юм гэдэг тэр процесс нь бас жоохон бүдэг байгаа. Тэгэхээр энэ дээр ер нь ямар төлөвлөлт байгаа вэ гэдгийг тодруулъя. За энэ чиглэлийн мэрэгжлийн хүмүүс ирсэн байгаа учраас би бас нэг зүйлийг тодруулмаар байгаа. Ер нь болох талаас нь ямар нөөц боломж байгаа вэ гэд хармаар байна л да. Тэгэхээр өнөөдөр энэ насан туршийн сургалтын төвүүд ер нь ямар төсөвтэй байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг юм. Эдгээрийн зорилтууд хүмүүс дотор хүүхдүүд 0-18 насны хүүхдүүд хэр их үйлчлүүлдэг юм бол ийм тоо судалгаа мэдээлэл байгаа юу? Тэр дотор нь хүүхд хөгжлийн агуулгатай юм байна уугүй юу гэдгийг асуух гэдэг. За мэдээж гуравт нь бол энэ хүртээмжийн баахан шаардлага тавилаа гэж бодъё л доо. Дижитал хүртээмж, мэдээллийн хүртээмж, бие орчны хүртээмж гэд тусгаад тавилаа гэж бодоход өнөөдөр байгаа энэ хичээлийн бус гадуур үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүд, дугууланчуд юм уу, секцүүд юм уу эднэр хэдэн хувь нь ер нь энэ хүртээмжийг хангах нөөц бололцоо байгаа гэж харж байгаа вэ? За ажлын хэсгээс хариулъя. За ажлын хэсгийн 4-р микрофон нэр овг албан тушаа хэлээд хариулаарай. За боловсролын бадамжаар Саранчулан гишүүний асуултанд хариулъя. За насан туршийн суралцгааны талаар асуултанд хариулъя. Чанга. За насан туршийн суралцгааны төв бол 21 аймаг 9 дүрэгт бол ажилладаг байгаа. За насан туршийн суралцгааны төвийн хүрээнд бол боловсрол нөхөө олгох бүх насны хүүхдэд за амьдрах ухааны ур чадвар, эрүүл мэндийн боловсрол, гэр бүл хувь хүний хөгжил, захин ур чадвар, доктортой хөгжлийн боловсрол, ахмад насны боловсрол, суралцагч хот, малчин залуучуудын хүүхд боловсрол, Монгол хэл хичээлийн чадамж гээд маш олон төрлөөр бол зохион байгуулдаг байгаа. Сургууль завсарсан хүүхдэд боловсрол нөхөө олгох сургалтыг бол зохион байгуулж байгаа. За энэ хүрээнд бол сүүлийн 3 жилийн байдлаар бол хамрагдсдын тоо харьцангуй буурч байгаа. 23-аас 24-нд 454 хүүхэд хамрагдчихсэн бол 24-ээс 25-нд 340. За энэ хичээлийн жинд 304 хүүхэд болж буурсан байгаа. За өөр яарах төлөө. За Саранчулан гишүүн нэмж тодруулъя. За би эрэмб дарааллыг асууж байгаа. Энэ 9 чиглэлийнхаа үндслэл нь юунд байгаа юм бэ гэж асууж байна. За энэ насан туршийн сургалтын төвүүдэд сургалт үйл ажиллагаанд нь 0-18 насны 451 хүүхэд байснаас 340 болж буурсан байна. Энэ насан туршийн сургалтын төвийн нийт улсын төсөвт зарцуулж байгаа зардал юу хэд байдгийг. Өөрөөр хэлбэл хичнээн төгрөгний зардлаар хэдэн хүнд ямар үйлчлэг хүргээд байгаа гэдэг нэг мэдээлэл авчээ. За дахиад асууя. Хуулийн төслийн 15 дугаар зүйлд хөгжлийн ажиллагааг зохион байгуулагчийн үүргийг тусгасан байгаа. Гэхдээ нэлээд ерхий байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо үйлчилгээ хүргэж байгаа та хэд маань
энийг яаж хүргэх гэдэг тэр механизмыг яг хэрхэн харж байна вэ? Ямар шийдэл байх юм бэ гэдгийг асуугаад байна. За дахин тодруулъя. Дөрөвдүгээр асуулт нь хүртээмж ярьж байгаа болгоно гэдэг энэ тусгацсан байгаа шүү дээ. Хүртээмжийг ер нь хангахад хэр бэлэн юм болоо?